Байнгын хорооны дарга эрхэм гишүүдээ засгийн газрын 2025 оны 183 дугаар тогтоолоор баталсан хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлтэд хяналт тавих нийтлэг журмын 6 заасны дагуу засгийн газрын хяналт шинжилгээний үнэлгээний захим системд хяналтанд байгаа улсын их хурлын өргөдлийн байнгын хороонд хамаарах 3 хуулийн 12 заалт байнгын хорооны 1 тогтоолын 3 заалтын биелэлтийг 2025 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн дүнг танилцуулж байна. 2025 оны жилийн эцсийн байдлаар тус байнгын хорооны 3 хуулийн 12 заалт 67.3%-тай үүнээс 6 ажил 100% хэрэгжсэн, хэрэгжих шатанд 4, хэрэгжээгүй 2 заалт байна. Өргөдлийн байнгын хорооны 1 тогтоолын 3 заалт 100% хэрэгжсэн байна. Засгийн газрын 2025 оны 183 дугаар тогтоолоор баталсан хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих нийтлэг журмын 5.2 зааснаар хуулиар эрх олгосны дагуу захиргааны акт, захиргааны хэмжээний акт батлан гаргасан эсэх тайланг хагас бүтэн жилээр гарсан холбогдох байгууллагад төрүүлж байгаа билээ. Харин хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх ажил нь тус журмын 5.3-т төрийн захиргааны төв байгууллага салбарын хэмжээнд хэрэгжиж байгаа хуулийн хэрэгжилтэд хууль тогтоомжийн тухай хуулийн 51-р зүйл засгийн газрын 2016 оны 59-р тогтоолын 6-р авсралтын дагуу 5 жил тутамд үр дагаврын үнэлгээ хийх ажлыг зохион байгуулна гэж заасны дагуу тусдаа хууль тогтоол аргачлаар хийгдэг. Тиймээс энэхүү тайланд зөвхөн хуульд заасан заалт хэсгийн хэрэгжилтийг тайлагнаж байна. 2025 оны жилийн эцсийн хяналт шинжилгээ үнэлгээний дүнд үндэслэн бүрэн хэрэгжсэн 9 заалтыг засгийн газрын хяналт шинжилгээний үнэлгээний мэдээллийн сангийн хяналтаас хасах үндсэлтэй гэж үзэж байнгын хорооны хуралдаанд танилцуулж байна. Тайланд донд хэрэгжээгүй 2 заалт нь төрийн байгууллагуудын удирдлага зохион байгуулалт хангалтгүйгээр шалтгаалсан байна. Тухайлбал төрийн байгууллагуудын төвшинт хариуцлагын тогтолцоо хангалттай бүрдээгүй, халбар хоорондын ажлын уялдаа сул олон удаагийн бүтцийн өөрчлөлт хийгдсэн, төсөв хөрөнгө оруулалтын эрэм дараал хангалтгүй, бодлогын болон хүний нөөцийн тогтворгүй байдал зэрэг нь хууль тогтоомжийн биелэлтэнд сөргөөр нөлөөлж байна. Иймд Монгол Улсын хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлтийн 2025 оны жилийн эцсийн тайланг засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэнтэй холбоотойгоор засгийн газрын гишүүд, засгийн газрын агентлагийн дарга, аймаг нийслэлийн засаг дарга нарт дараах арга хэмжээ авахыг даалгасан. Хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлтийг эрчимжүүл салбар хоорондын уялдааг ханган бодистой үр дүнтэй хэрэгжүүлэх. Салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хууль тогтоомж тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд үнэлэлт өгүүлдөгч иргэдийн ахуйн амьдрал болон салбарын хөгжлийн үзүүлэлтэнд хэрхэн нөлөөлж буг үнэлж тооцож ажиллах. Хууль тогтоомж тогтоол шийдвэрийн төслийг боловсруулахдаа зохицуулалт утга агуулгын хувьд давхардал хийдэл зөрчилтэй шийдвэр гаргахгүй байх, санхүүгийн өх үзрэг тусгах, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт хэрэгжихүйц байхад анхаарах. Дижитал хяналт их хөгжилд суурилсан үнэлгээ их, хууль тогтоомж тогтоол шийдвэрийн биелэлтийг бодит цагт хянах, ил тод болох чиглэлээр захим шинжилгээх санал боловсруулалт танилцуулах. Мөн хууль тогтоомжийн хангалттай биелүүлсэн албан шаардлагуудад зөвлөм ширгүүлж хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд засгийн газрын эрх газрын даргад даалгасан. Цаашид Монгол Улсын төр ус засгийн газрын үйл ажиллагааны чиглэл бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт шинжилтийн талаар баримтлах бодлогыг эргэн харж шинжлэх сайжруулах үндэслэл бий болсныг харуулж байна. Хууль тогтоомжийн биелэлтэй холбоотойгоор улсын их хурлын төвшөнд ч анхаарах асуудлууд байна. Үүнд улсын их хурлаас гарч байгаа шийдвэрийн талаар нэгдсэн бүртгэлийн систем үүсгэж засгийн газрын хяналт шинжилгээний үнэлгээний захим сантай уялдуулах, гарч байгаа шийдвэрийг шуурхай дамжуулах, хяналтанд авах, улсын их хурлын байнгын хороо гишүүдийн төвшөнд шийдвэрийн хэрэгжилтийн явцыг захим систем ашиглан улир тутам танилцах боломжтой болох. Улсын их хурлаас баталсан хууль тогтоомжийн давхардал хийдэл зөрчил болон тухайн жилдээ бүрэн хэрэгжсэн бусад шалтгаанаар хяналтаас асуулах шийдвэр заалтын талаар засгийн газартай тогтмол хамтарч ажиллах. Хууль тогтоомж улсын их хурлын тогтоол байнгын хорооны шийдвэр засгийн газрын бодлогын баримтчиг заасан зарим заалт агуулгын хувьд давхцах, хуулиар ногдуулсан чиг үүргийг дахин тогтоол хэлбэрээр алавжуулах зэрэг зөрчил гарахаас өртсөн сэргийлэх. Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16-гийн 1 улсын их хурлаас засгийн газар улсын их хурлд ажлаа шууд хариуцсан тайлгандаг байгууллагад хууль тогтоолоор үүрэг чиглэл болгосон энэ хуулийн 10 дугаар зүйл зааснаас бусад улсын их хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг ээлж чуулган эхлэхээс 15 хоногийн өмнө улсын их хурлд ирүүлнэ гэж заасан нь цаг хугацааны хувьд үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээ ихт хангалтгүй байгаа тул хугацааг уян хатан байдлаар зохицуулах. Иймд улсын их хурлын бүтцийн нэгжтэй хамтран хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийж ажлыг цаашид боловсронгуй болох улсын их хурлаас гарч байгаа шийдвэрийн биелэлт дүрнэндөө хяналтыг сайжруулахыг зорж байна. Улсын их хурлын өргөдлийн байнгын хороонд хамаарах хууль тогтоолын биелэлтийг 2025 оны жилийн эцсийн хяналт шинжилгээ үнэлгээний мэдээллийг хавсаргасан болно. Баярлалаа.